Сайн уу? 안녕하세요 гэсэн өнөөдөр бол мэндэлчилгээг хоёулаа суръя. 안녕하세요 гэсэн мэндэлчилгээ ямар үед хэлэгдэх үү? Уулзсан үед яг зөв. Анх уулзсан хүн, өндөр настай хүнтэй уулзсан хүн ямар нэгэн тийм хүндэтгэх хэрэгтэй газарт очисон үед чи 안녕하세요 сайн байна уу гэж мэндэлнэ. Тэгвэл саалхтаа юу гэж хэлэх үү? баяртай. Энийг 안녕히 가세요. үгүй бол 안녕히 계세요 гэж хэлдэг. Энэ 안녕히 가세요, 안녕히 계세요. Энэ хоёрын яалгаа нь 안녕히 가세요는 чи явах үед. үгүй бол хоёулаа салах үед. 안녕히 가세요. Иймэрхүү үед. ялангуяа энэ үгийг хаана очил их сонсох вэ гэх юм бол 편의점, 서비스ийн газар, ажлын газрууд гэх мэтийн газруудаар чи явах юм бол 안녕히 가십시오, 안녕히 가세요, 안녕히 가세요 гэх мэтээр хэлдэг. Тэгвэл 안녕히 계세요 ямар үед хэлэх вэ? Чи хүний гэртэн зочноор очисон үед. 안녕히 계세요. 고 бол сургуулаад хараад багштай 안녕히 계세요 гэх мэт Монгол утгаар сайн сууж байгаарэ гэсэн үг. Тэгвэл одоо миний найз чинь 안녕히 가세요, 안녕히 계세요 хоёрын ялгааг мэдчих авлаа. Чи уулзаад үнэхээр их баяртай, үнэхээр ингээ хөөрцөн байвал ямар үгийг хэлэх вэ? тэрээ солонгосоор 만나서 반가워요. 만나서 반갑습니다. 이런 반갑습니다 гэдгээр нь чи хэлэх юм бол жоохон хатуу хэллэг. тэрний оронд юу хэрэглэх юм бол илүү зөөлрдөг. 안녕하세요, 반가워요, 안녕히 계세요, 잘 가요 гэх мэтээр. За. уулзсандаа таатай байна. юу гэж хэлэх вэ? 만나서 반가워요. мөн анх уулзсан хүнтэй танилцж байгаа үедээ. ерөнхийдөө танилцж байгаа үегүй бол жоохон дотон ирнэ. өндөр настай хүн гэх юм бол одоо баруун талд амьдардаг ах эгч нартай ирээд таарлаа гэх юм бол 만나서 반가워요 гэх мэтээр. энэ дүүрэг дотроо танил өндөр настай эмээ өвөө ах эгч танил хүнтэйгээ таардлаа гэх юм бол 만나서 반가워요. 여기서 다 만나네요 гэх мэтээр. уулзсандаа таатай байна. иймэрхүү газар таарлдсан байна гэж хэлж болно. ерөнхийдөө тиймэрхүү үед бас нэлээд хэрэгэлдэг. тэгвэл найзтайгаа би таарлцсан үед юу гэж хэлэх вэ? 만나서 반가워. 여기서 다 마주치네. 만나서 너무 반갑다. гэх мэтээр 반가워요, 반갑네요 гэхээс илүү 반갑다 гэх мэтээр хэлнэ. Гэтэ бас энэ 반갑다 гэдгийг 워요 гэж хүндэтгэлийн хэллэгээр хэлэх юм бол өндөр настай хүмүүс ер нь чамаас ах эгч байхад бол 워요 гэж уулзсан таарлцсан үедээ хэлэхэд гайгүй боломжтой. Гэвч найзтайгаа чи тутам уулздаг. гэтэл 만나서 반가 гэх мэтээр хэлээд байх юм бол болно л доо. гэхдээ ихэвчлэн өдөр тутам уулзах найзтайгаа 만나서 반가 гэх мэтээр хэлдэг. уулзсандаа таатай байна. энийг ч Монголд бид нэр тэгэж амархан одоо өдөр тутам уулзсан найзтайгаа уулзсандаа таатай байна гэх мэтээр хэлдэг үстэй. жоох удаад хараад уудсан найзтаа гинт таарлах юм. яана өстө хоёулаа хараагүй уудсандаа өстө таатай байна гэх мэтээр хэлдэг. Солонгост мөн адил. Тэгвэл одоо мэндэлчилгээ яаж мэндэлдгийг сураад авлаа. тэгвэл нэг давтаа үзэх үү? уулзсан үед юу гэдэг гинэ? 안녕하세요. салхтаа юу гэдэг гинэ? 안녕히 가세요. за тэгвэл салж байгаа боловч чи зочноор болвол цаад хүн үлдэх үед чи юу гэж хэлэх вэ? 안녕히 계세요. өстой зүг байна.
Тэгвэл уулзсандаа таатай үед сайхан уулзсан. Тэгвэл бол ах эгч байх үед 만나서 반가워요. айстайгаа чацуухан үндэ. Тэгвэл бол надаас нас доош бага насны хүмүүст 만나서 반가워. 만나서 반가워 гэж хэлнэ шүү. За